Сайн байцгаана уу эрхэм хүндэт үзэгч сонсогчдоо. За тэгэхээр сонноос подкастынхаа ээлжид дугаарыг та бүхэндээ хүрэхэд бэлэн болоод байна. 2025 он гарснаас хойш би та бүхэндээ ердөөсөө ганцхан дугаар хүргэсэн. Тийм учраас энэ удаагийнхаа дугаараар өмнөх жилүүдэд ер нь байн хүргэдэг байсан, жил болгон хүргэдэг байсан. За Чехэд ер нь амьдрахад ямар хөө байдгийг илтгэх тийм индексүүд байдаг шүү дээ. Тийм мэдээллүүдийг ингээд нэгтгээд нэг дугаар болгоод хүргэх гэж байна. За энд болохоор Чехүүдийн хамгийн дуртай болон дургүй улсууд, Чехийн инх тайван, аз жаргалын индекс, ядуурлын түвшин, за Чехэд амьдрахад хамгийн гоё хотууд гэх зэрэг мэдээллүүд багтж байгаа. За үүнээрээс нэмээд сүүлийн үед хөдөлмөрийнх нь хуулинд орсон нэмэлт өөрчлөлтүүдийн талаар мэдээллийг бэлтгэсэн ба. Ингээд подкастаа дуусгах үзье. Сонноос Хүүши нэр Сонноос бро. За Чехүүдийн хамгийн дуртай болон дургүй улсууд 2025. Социологийн судалгаагаар дагнсан үйл ажиллагаа эрхэлдэг Чехийн STEM гэдэг агентлагаас Чех улсын иргэд аль улсын иргэдийг хамгийн эргээр, аль улсыг хамгийн сөргөөр хардаг вэ гэдгийг тодорхойлох судалгааг жил бүр явуулдаг. За судалгаанд оролцогчид бусад улсыг 1-5 оноогоор үнэлдэг бөгөөд 1 гэсэн оноо нь хамгийн эерэг, 5 гэсэн оноо нь хамгийн сөрөг гэсэн утгыг агуулдаг. За энэ жилийн судалгаа хийхдээ 2025 оны 4-р сарын дундуур санал асуулга явуулсан юм байна. За энэ жилийн судалгааны үр дүн бол маш сонирхолтой, урд урдын жилүүдийнхээс нэлээд ялгаатай гарсан байлээ. Чехүүдийн хамгийн дуртай улсаар олон жилийн турш тодорсон. За тэдний хувьд бараг ах トゥ угийн барилдлагатай гэж болдог Словак улс өнгөрсөн жил 1-р байраа Австри улсад алдсан бол энэ жил бүр 2-дугаар байр битгий хэл 10-дугаар байранд орсон байв. Яг уу. Тэгвэл энэ жил Словакийн оронд, Австрийн оронд 1-р байранд орсон улс нь ямар улс гэж та бүхэн бодож байна? Энэ бол Швейцар улс. За яагаад Словак улс ингээд бүр 10-дугаар байр хүртэл хойшилчвоо гэдгийг ингээд судлаад үзэхээр иргэдийн хоорондын тэр найрсаг харилцаа бол алдагдаагүй ерөнхийдөө хിവэрэ байгаа. Энэ бол ер нь Словакд болсон улс төрийн өөрчлөлттэй холбоотой гэж үзэж байгаа юм байна. Тодорхойлох юм бол 2023 оны намар Роберт Фицо Словакийн ерөнхий сайд болсон. За араас нь 2024 оны 100 Словакд ерөнхийлөгчийн сонгуул болоод Чехүүдийн дуртай Зузана Чапутова ерөнхийлөгчийн албанаасаа бууж оронд нь Петр Пелегрини ерөнхийлөгч болсон. За энэ бол маш том шалтгаан болсон юм байна. За ингээд ерөөсөө үнэлгээг 1 буюу 2 гэсэн эерэг үнэлгээгээр нь эренблээд харах юм бол ингэж харагдчихээн. 1-р Швейцар хамгийн их эерэг үнэлгээ авсан байна. Судалгаанд оролцогчдын 69% нь 1 юм уу 2 гэсэн үнэлгээ өгсөн байна. 2-дугаарт нь болохоор Австри, 3-т нь Канада, 4-т нь Итали, 5-т нь Польш, тэгээд Швед, Норвеги, Шинзланд, Дани, за тэгээ араас нь 10-т Словак орсон, 11-т Япон гэх мэтчлэн оржээ. За тэгвэл хамгийн дургүй улсууд нь юу вэ гэдээ харахаар за энэ бол яг зөвхөн эерэг үнэлгээгээр нь эренбэлсэн гэж байна шүү дээ. Дараа нь би та бүхэнд дундаж үнэлгээгээр нь эренбэлсэн чагсаалтыг харуулна. За эерэг үнэлгээ хамгийн бага авсан улс бол Палестин байна. Энд мэдээж бүх улсыг оролцуулаагүй ер нь нарийн холбоо хамааралтай байдаг. За олон улсад янз бүрийн асуудал нэлийн дэгдэж байгаа ч гэдэг юм уу. Тийм улсуудыг л оруулсан байгаа. За эдгээр улсуудын дундаас хамгийн дургүй улс нь бол хамгийн бага эерэг үнэлгээтэй улс нь бол Палестин байна. Араас нь Орос, тэгээд Хятад, Турк. За тэгээд сонирхолтой нь Америкийн нэгдсэн улс сүүлээсээ 5-т орсон байна. За Америкийн нэгдсэн улс ер нь сүүл мушгсан улсууд руу ороод ирж байгаа нь бол шинэ ерөнхийлөгчтэй холбоотой гэж тайлбарласан байлээ. За тэгээд Израиль, Украин гэсэн улсууд оржээ. За одоо тэгвэл дунджаар нь харах юм бол за эхний улсууд бол ер нь дундаж оноогоороо төрөвчтэй адилхан байр байгаа. Швейцар, Австри, Канада, Дани гэх мэтчлэн. За харин сүүлийн эд улсуудад жоохон өөрчлөлт орсон. Дундаж үнэлгээгээр хамгийн муу үзүүлэлттэй улс нь болохоор Орос. За тэгээд араас нь Палестин, Хятад, тэгээд Украин. Дундаж үнэлгээгээр болохоор Украин Ороос 4-т орсон байх шүү. Тэгээд Турк, Америк гэж орсон байна. За Орос Украинд ер нь бол хандах хандлага ерөнхийдөө л жоохон сөрөг тал руугаа байдаг. Сүүлийн 10 гаруй жилийн хугацаанд энэ хоёр улсад хандах хандлага нь яаж өөрчлөгдсөнийг одоо харцгаая. 13 оноос ер нь 20 21 он хүртэл бол Оросд Украинаасаа
арай жоохон илүү дуртай байсан. Дуртай гэхэд арай хэцүү л дээ. Украинд илүү дургүй байсан. За тэгээ ер нь 21 оны дундаас эхлээд Оросд илүү дургүй болоод за тэгээ 22 оны 2 сард Орос Украинад ахилсан шүү дээ. Яг тэрний дараахан болохоор украинчуудад харьцангуй эерэг үнэлгээтэй болоод Оросуудад эсэргээрээ илүү дургүй болоод ирсэн. За энэ хандлага нь гэтээ цаг хугацааны явцад багаар ингээ өөрчлөгдөд одоо энэ хоёр улсад дургүй байдал нь илүү ойрхон болж ирж байгааг энэ графикаас харж болж байна. За судалгааны бас нэг сонирхолтой хэсэг нь дэлхийд нэр алдартай нэр нөлөө бүхий улс төрчдийг чехүүд хэрхэн үнэлдэг тухай харуулсан судалгаа байдаг. Өнгөрсөн жил энэ жагсаалтыг Словакийн өмнөх ерөнхийлөгч Зузана Чапутова тэргүүлж мөн өмнөх паплан Францис удаалж ирсэн. За энэ жилийн жагсаалтыг нас бардаг паплан харин тэргүүлсэн байна. Гэхдээ энэ судалгааны санал асуулга яг папламыг нас барахын өмнөхөн явагдсан билээ. Тэгэхээр үүнд болохоор түүний нас орсон үйл явдал бол төдийлөн нөлөөлөөгүй гэсэн үг. За өнгөрсөн жилийнхтэй харьцуулахад Америкийн нэгдсэн улсын ерөнхийлөгчийн эзлэх байр харьцангуй доошлсон. Өөрөөр хэлэх юм бол өмнөх ерөнхийлөгч Жо Байденд бол чехүүд арай нэг эерэг тал руугаа үнэлгээтэй байсан. Трампд бол өмнө нь 16-аас 20 оны хооронд ерөнхийлөгч байхад нь ч гэсэн энэ удаад ерөнхийлөгч болоход нь ч гэсэн ер нь нэг жоохон сөрөг тал руугаа ханддсан байна. За дээрэс нь бас энэ удаагийн санал асуулга нь яг Трампыг нөгөө тарифын эхний удаагийн мэдээлэл хийсний дараахан болсон болохоор бас илүү сөрөг үнэлгээ өгсөн байх магадaltaй гэж хэлээ. За улс төрчдөд өгсөн үнэлгээний жагсаалтыг харахаар нэг хачирхалтай юм анзаарэгдэж байгаа. Энэ нь болохоор энэтхэгийн ерөнхий сайд Нарендра Моди хамгийн сөрөг буюу 5 гэсэн үнэлгээг маш ихээр авсан байгаа гэдэг. Хэрвээ энэ үнэлгээг нь яг ингэ дундчлаад харах юм бол Нарендра Моди яг сүүл маш их хар байгаа байхгүй юу? Гэхдээ энэ улс төрчдийг үнэлсэн жагсаалт болохоор тэгж дундаж оноогоор нь гаргадаггүй юм бэлээ. Зөвхөн нөгөө эерэг үнэлгээ хамгийн их баг гэдгээр нь эренбэлдэм бэлээ. Би зүгээр ингээд дундажлаад бодоод үзсэн чинь болохоор хамгийн сүүлд нь Моди ороод тэгээ сүүлээс хоёрт нь Ши Жинпин ороод Путин болохоор сүүлээс 3-т орж байгаа байхгүй. Гэтэл яг эерэг үнэлгээнийх нь хувь хэмжээ гэх юм уу да тэрүүгээр нь үзэхээр хамгийн сүүлд нь Путин ороод тэгээ Моди ороод тэгээ 3-т нь Ши Жинпин. За тэгээд сүүлээс 4-т нь Дональд Трамп орсон байна. За тэгээд чехүүдийн хамгийн дуртай болон дургүй улсууд, улс төрчдийн талаарх мэдээлэл иймэрхүү байна. Одоо та бүхэндээ чехүүд хэр аз жаргалтай, амар тайван амьдардаг илтгэх үзүүлэлтүүдийг танилцуулъя. Энэ бол 2025 оны инх тайвны болон аз жаргалын индекс. За илүү ойлгомжтой байлгах үүднээс Монголынхаа индексийг бас харьцуулаад харуулъя гэж бодлоо. За эхлээд инх тайвны индекс. Institute for Economics and Peace буюу эдийн засаг инх тайвны институт гэдэг байгууллагаас жил бүр олон улсын шинжээчтэй хамтран Global Peace Index буюу дэлхийн инх тайвны индексийн тайланг гаргах юм байна. Ингэхдээ нийгмийн аюулгүй байдал, гадаад болон дотоодын мөргөлдөөний цар хүрээ, цэрэгжүүлэлтийн зэрэг гэсэн үндсэн 3 талбарын тоон болон чанарын нийт 23 үзүүлэлтээр тулгуурлаад 1-5 хүртэлх оноогоор индексийг гаргадаг гинэ. Энэ индексийг дэлхийн хүн амын 99.7%-ийг хамруулан гаргадаг гэж. За эргэн сануулхад 2023 онд энэ тайланд 163 орныг хамруулснаас Чех улс 1379 оноогоор 12 дугаар байранд бичигдсэн бол Монгол улс маань 1765 оноогоор 44-р бичигдэжсэн. Тэгвэл 2025 оны тайланд мөн л 163 орныг хамруулсан байна. Эдгээрээс 74 улсынх нь инх тайвны индекс өмнөх оныхоос сайжирсан бол 87 орных муутсан гинэ. Чех улс энэ удаа 1435 оноогоор 11-р бичигдсэн байна. Монгол улс болохоор 1719 оноогоор 37 дугаар байранд бичигджээ. За 2023 онтой харьцуулахад эзлэх байр нь манай хоёр улсын хувьд хоёулаа урагшилсан ч яг оноог нь харахаар Чех бараг 1.5 оноогоор ухраад харин Монгол бараг 1.5 оноогоор урагшилсан байна. Манайхаас жоох урагшилчээ. За тэгвэл энэ оны тайланд тэргүүлсэн болон сүүл мушигсан улсуудыг харцгаая. Хамгийн тайван амгалан буюу гүн ногооноор тэмдэглэгдсэн 12 улс байна. За Исланд дахиад л жагсаалтыг тэргүүлсэн байна. 2-т нь Ирланд, 3-т нь Шинэ Зеланд, 4-т нь Австри, 5-т нь Швейцар,
6-ад нь Сингапур, 7-д нь Португал, 8-д нь Дани, 9-д нь Словени, 10-д нь Финланд, за 11-д нь Чех, 12-д нь Япон орсон. За тэгвэл хамгийн тааруухан инх тайвны индекстэй улсууд буюу одоо улаанаар тэмдэглэсэн сүүл мушигсан 15 улс байна. Хамгийн тааруух нь 163-т Орос орсон байна. Араас нь Украин, тэгээд Судан, тэгээд ардчилсан Конго улс, Йемен, Афганистан, Сирия, Өмнөд Судан, Израиль, Мали, Мянмар, Буркина Фасо, Сомалия, за тэгээд Төв Африкийн найрамдах улс, тэгээд Хойд Солонгос орчие. За ер нь манай улстай ойролцоо инх тайвны индекстэй улсууд ямар байд юм бэ гэж сонирхоод эндээс харах юм бол 35-д Швед, 36-д Польш, тэгээд 37-д нь манайх Монгол, 38-д Румын, Вьетнам хоёр давхцаж орсон байна. Тэгээд араас нь Тайван, 41-д Өмнөд Солонгос орсон. Тэгэхээр манайх бас нэг тийм муу биш байгаад манайх ч хаа очиж дайнгүй терроризмгүй болохоор ер нь бол дайжгүй. Гэхдээ Чехийн хувьд би л хувьдаа эргэж ил жоохон ухрах байх гэж бодож байна. Яг тэгэхээр ойрын үед энэ Праг хавар жоохон эвгүй хэрэг гараад байгаа сонсогдсон. За жишээлх юм бол штэ. Өнгөрсөн 7 хоногт буюу 10 дугаар сарын ихээр Прагийн Под Липами гэдэг гудамд нэг хүн буудуулж нас орсон хэрэг гарсан. Цагдаагийн албанаас мэдүүлсэн анхан шатны мэдээлэлд болохоор Явган зам дээр 3 эрэгтэй муудалцсны улмаас энэ хэрэг гарсан гэж хэлээ. За албан үүргээс гадуур явж исэн, одоо үүргээ биелүүлж яваагүй зүгээр чөлөө цагаараа явж исэн цагдаа руу 2 эрэгтэй дайрсны улмаас цагдаа бие хамгаалах зорилгоор тэднэрүү буудсан гэсэн. Эхлээд анхааруулга маягаар уг нь хоосон буудсан гэж байгаа. Тэгээ харин дараагийн буудалтанд нэг ирэн оногдоод маш хүнд гинцсэн. Тэгээд анхан шатны тусламж үзүүлсэн боловч аварч чадаагүй. Тэгээд тэр хэргийн газараа тэр хүн нас урсан гэсэн мөлий. За нөгөө нэг хүн нь болохоор хөнгөн гэмтэд эвлэгт өргөгдсөн. За тэр даруйд нь буудагч тэгээд буюу одоо нөгөө үүргээсээ гадуур явж исэн цагдааг зэвсэгтэй намд дүрсаат тулсан хэргийг үргэлжлүүлэн шалгаж байгаа гэж мэдгдсэн бэл. За энэс гадна тэрний өмнөх 7 хоногт буюу 9 дугаар сарын сүүлээр бас Прагт 136 дугаарын автобусанд хутгатай хаалтлагын хэрэг гарсан. За Чехээр ярьж байсан Чех эрэгтэйчүүд хоорондоо маргалдаж улмаар 2 хүн хүнд гэмтэл авсан гэж мэдээгээр явсан. За мөн цагдаагийн газраас тухайн үед хэргийн газар байсан хүмүүсийг ирж гэрчийн мэдүүлэг өгөөч гэж зарласан байсан. За энэнийхэн дагуу бол 4 хүн холбогдож мэдүүлэг өгсөн. Нэг нь бүр юм нөгөө камераар бичсэн бичлэгээ үзүүлсэн гэдгийгсэн. Анх гарсан зарим мэдээ энэ бол яг цагдаагийн мэдээ биш. Зарим нэг сайтн дээр болохоор автобусанд явж исэн нэг эмэгтэйг 3 эрэгтэй эхлээд өдөж хороогоод ингээд янз бүр болоод байсан. Тэнгүүд нэг өөр нэг эрэгтэй өмөрөөд тэр 3-тай муудалцаад тэгээ хоорондоо зодон зохион юм утга шуугуулад явсан. Тэгээ 2 нь гэмтсэн гэж байгаа. Гэхдээ тэр 2 гэмтсэн нь нөгөө 3 залуугийн 2 нь юм уу эсвэл нөгөө өмөрсөн залуу юм уу энэ тэр гэсэн тийм тодорхой мэдээ байхгүй. Нэг иймэрхүү хэрэг гарсан байлээ. Тэгээ ийм амар хэрэгүүд ер нь өмнө Чехэд болон Прагт гардаг байсан юм. Би л ерөөсөө нэг сонсож байгаагүй юм байлээ. Магадгүй би анзаардаггүй байсан баг. Тийм болохоор маань сонсогчдод яг Чехэд амьдардаг хүмүүс маань энэ талаар мэддэг зүйлсээ хуваалцаарай. За одоо тэгвэл аз жаргалын индексийн мэдээг танилцуулъя. Нэгдсэн үндэсний байгууллагаас 3 дугаар сарын 21 олон улсын аз жаргалын өдөр гэж тунхагласан байдаг. За тэгээ жил болгон энэ үеэр нь аз жаргалын тайланг танилцуулдаг уламжлалтай. Ингэхдээ дараах 6 үзүүлэлтэн дээр үндэслээд тгээс 10 оноогоор үнэлгээ өгд юм байна. За үүнд нь болохоор нэг хүнд ноогдох дотоодын нийт бүтээгдэхүүн, нийгмийн дэмжлэг буюу одоо хүндрэлтийн үед найдаж болох хэн нэгэн байгаа эсхийг хэмжсэн тэм хэмжүүр. За дараагийнх нь эрүүл амьдралын наслалт буюу дундаж наслалтын үзүүлэлт. 4-дүгээрт нь амьдралын сонголт хийх эрх чөлөө. 5-дугаарт нь өгөөмөр сэтгэл, 6-аад нь авилгын түвшин гэсэн байна. За жил болгон энэ хэмжих үзүүлэлтүүдэд нь багасаа өөрчлөлт ордог. Жишээлх юм бол энэ өгөөмөр сэтгэл гэсэн үзүүлэлт бол өмнө нь байгаагүй. Энэ жилийн тайланд бол шинээр орж ирсэн байлээ. Иргэн сануулахад өмнөх жил буюу 2024 онд нийтлэгдсэн тайланд 143 улс орсон байсан. За үүнд нь болохоор Чех улс 6822 оноогоор 18 дугаарт бичигдсэн бол Монгол улс маань 5696 оноогоор 77-д бичигдсэн. За эхний 5 байранд болохоор Финланд, Дани, Исланд, Швед, Израиль гэсэн 5 улс орсон байсан. За тэгвэл энэ онд нийтлэгдсэн тайланг харах юм бол за энэ онд нийтлэгдсэн гэдэг чинь 2024 оны байдлыг үзүүлсэн тайлан гэсэн үг шүү дээ. 147 орон хамрагдсан гэж байна. Чех улс
6775 оноогоор 20 дугаарт бичигдсэн байна. Оноогоороо ч байраараа ч бага зэрэг ухарсан байна. Монгол улс болохоор 5833 оноогоор 77-д бичигджээ. Байр нь хэвэндээ боловч оноо нь буурсан байгаа. За эхний 5 улсыг харах юм бол Финланд, Дани, Исланд, Швед гэдэг эхний 4 яг өмнөх жилтэй адилхан. 5-т нь болохоор Нидерланд орсон байна. За өмнө нь 5-т орсон Израиль улс болохоор 8 руу орж буурсан байна. За энэ Аз жаргалын индексийн талаар өрөг эмээн дээр бас нэг мэдээ гарсан байсан тухайн үед. Тэгээ Монгол улс сүүлийн 3 жилд 16 байраар ухарч 77-д жагсаж байна гэж бичсэн байсан. За тэгээ ер нь Чех Монгол улсыг тус бүрийнх нь одоо нөгөө профайлыг гэх юм уу харсан чинь Чех улс түүхэндээ хамгийн дээд тал нь 18-д бичигдэж байсан юм байна. За энэ нь болохоор 2020, 21, 22, 23 онууд. Хамгийн доод тал нь 2012 онд 39-д бичигдэж байсан юм байна. Тэгээ хамгийн том ахиц нь одоо нөгөө урагшаага үсэрсэн нь болохоор 2015 онд харагдсан байна. Тодруулах юм бол 2014 онд 31-р байранд bijсэн 2015 он гэхэд 4 байраар урагшлаад 27-д орж исэн байна. Тэгвэл хамгийн том уналт нь 12 онд анзаарэгдсэн. Тодруулбал 11 онд 36-д бичигдчихсэн, 12 онд 3 байраар ухраад 39-д бичигдсэн байна. Харин Монгол улсын хувьд дээдл нь 61-т бичигдчихсэн юм байна. Доод тал нь 119-д бичигдчихсэн гинэ. За хамгийн өндөр ахиц нь болохоор 2012 онд анзаарэгдсэн бол хамгийн том уналт нь 2023 онд анзаарэгдсэн гинэ. Тэгэхээр 2011 онд 119-р байранд байжгаад 2012 онд 102-т буюу ингээд бүр 17 байраар урагшлаад айгүй том ахиц гарсан байхгүй. Энэ нэг юутай холбоотой юм бол би хувьдаа бодохоор 12 онд ч сонгуул болсон шүү дээ. Тэгээ арчилсан нам гарч ирсэн магадгүй тэр нөлөөсөн баг. За тэгээд 23 онд айгүй том уналт болсон болохоор 22 онд 61-т буюу нөгөө оргил цэг дээр байжсэн 23 он болсон чинь 77 руу. Юунаас болсон гэж та бүх үзэж байна. За Чех болон Монгол улсын Аз жаргал энх тайвны индексийн мэдээ нэг юм байна. За одоо та бүхэндээ Чехийн хөдөлмөрийн хуулийн 2025 оны 9-10 дугаар сараас хэрэгжиж эхэлсэн өөрчлөлтүүдийн талаар мэдээллийг хүргэе. За 9 дугаар сарын 1-ээс эхлэн Чехийн хөдөлмөрийн тухай хуулинд орсон цөөнгүй өөрчлөлтүүд хэрэгжиж эхэлсэн юм байна. Эдгээр өөрчлөлт нь шинээр ажилд орж байгаа иргэдэд төдийгүй хуучин ажилчдад хамааралтай гинэ. За уртасгсан туршилтын хугацаа болон хүүхэд асрах чөлөө илүү уян хатан ажлын зохион байгуулалт гэдэг олон өөрчлөлт Чехийн хөдөлмөрийн зах зээлд нэвтэрч байгаа юм байна. Тиймээс эдгээр өөрчлөлтөөс Чехэд хөдөлмөр эрхлэгч гадаадын иргэдэдний ялангуяа хамааралтай мэдүүл зохих хэсгүүдийг ингээд нийтэн тоомлоод хүргэе. За нэгдүгээрт нь болохоор ажлын гэрээ ажлын эхний өдөр гэхэд баталгаажсан байх ёстой. Ажлын гэрээн дээр ажилтан ажлын эхний өдөр гэхэд гарын үсгээ зурж баталгаажуулсан байх ёстой бөгөөд тус гэрээнд ажлын төрөл, ажлын байр, ажил эхлэх огноо, цалингийн мэдээлэл тодорхой тусгагдсан байх ёстой гэж. Тиймээс ажилтнаа гэрээгээ сайн нэгтэлж байгаарай гэж байна. Ташрамт дуртахад цалингийн хэмжээ болон бүтцийн талаар нууцлалын заалтыг гэрээнд тусгахыг өнгөрсөн зунаас хоригдсан байна. Ийм заалт оруулсан тохиолдолд ажил олгогчийг 400 мянга хүртэл коронаар торгодог болсон гинэ. Өөрөөр хэлэх юм бол ажил олгогч нь ажилтнаг цалингийн хэмжээ бүтцийг ингээ бусдад мэдэгдэж болохгүй инэ тэр гэсэн заалт гэрээндээ оруулж болохгүй. Оруулсан байх юм бол та бүхэн мэдэгдээд ажил олгогчоо торгуулах боломжтой. За дараагийн нэг өөрчлөлт болохоор туршилтын хугацаа сунгагдсан гэж. Шинэ ажилтны туршилтын хугацааг энгийн албан тушаалт 4 сар, удирдах албан тушаалт 8 сар болгож сунгасан юм байна. Өмнө нь миний санаж байгаагаар энгийн ажил дээр бол 3 сар байсан тийм. Гэхдээ ажил олгогч болон ажилтан тохиролцсны үндсэн дээр энэ хугацааг богиносгох боломжтой гинэ. Ажлаас гарах тухайга мэдэгдэх хугацааваас жоохон өөрчлөгдөж байгаа юм байна. Ихэнх тохиолдолд ажлаас гарахаас дор хаяж 2 сарын өмнө гэж заасан байдаг. Урд нь энэ хугацаа нь ажилтан өргөдлөө өгсөний эсвэл ажил олгогч халагддаг тушаал гаргасны дараа сарын 1-ээс эхлээд тооцогддог байсан бол одоо ерөөсөө яг тэр өргөдөл юм уу тушаал гарсан өдрөөс нь тооцоод 2 сараа тоолдог болж байгаа юм байна. За хэрвээ ажилтан сахилгын асуудлаас болж хадлагдж байгаа бол дээрх мэдэгдэх хугацаа нь 2 дахин бага байна гинэ. За дараагийн өөрчлөлт болохоор ажлын хуваарийн уян хатан хэлбэр гинэ. Зайнаас ажиллах ажил биш заавал ажлын байран дээр очиж ажилладаг төрлийн ажилтнууд жишээлх юм бол офисын ажилтан эсвэл барилгын ажилтан ч юм уу тийм ажлын цагийн хуваараа
ажил олгогчтойгоо тохиролцоод илүү уян хатан болох боломжтой болсон гэж. Урд нь энэ заалт болохоор голцоо зайнаас ажилдаг хүмүүст л хамаардаг байсан юм байна. Дашрамд дуртахад өнгөрсөн оны 5 дугаар сараас эхлээд зарим компаниуд ялангуяа гадны улсуудтай нэгт холбоотой ажилладаг компаниуд цалингаа гадаадын валютаар буюу тэр дундаа еврогоор төлөхийг зөвшөөрдөг болсон гэж. Ингэхдээ тухайн үеийн Төв банкны ханшаар нь валютыг тооцох юм байна. За дөрөв дэх өөрчлөлт болохоор эцэг эхчүүдийн ажлын байрны баталгаа нэмэгдсэн гэж. Чинээр төрсөн хүүхдээ асрах чөлөөтэй байгаа эцэг эхчүүдийн ажлын байрыг хүүхдийг нь 2 нас хүртэл нь ажил олгогч заавал хадгална гэж хуулинд тусгасан байна. За мөн ажилтан гэр бүлийн гишүүнээ ямар нэг эрүүл мэнд болон боловсролын байгууллагатай холбоотой үзлэг уулзалтанд дагуулж явах, хол газар хамт явж хүргэж өгөх, авах зэрэг зорилгоор чөлөө авах хэрэгтэй болсон байна. За дараагийнх болохоор онцгой үйл явдалтай хамааралтай чөлөө. За оршуулганд явах шалтгаанаар чөлөө авах тохиолдолд чөлөөг цагаар биш бүтэн өдрөөр олгодог болсон байна. Мөн өөрийн төрлийн хүн буюу эхнэр, нөхөр, хамтран амьдрагч, хүүхэд, ач зээ, эцэг эх, эмээ өвөө, эгч ах дүү гэсэн хүмүүсээс нь нас орсон тохиолдолд 5 хүртэлх өдрийн цалингүй чөлөө авах хэрэгтэй болсон байна. Харин ажилтан өөрийн хормыг хийхээр чөлөө авах тохиолдолд 2 хүртэлх өдрийн цалинтай чөлөө авах хэрэгтэй болсон байна. За 6 дахь өөрчлөлт болохоор ажилгүйдлийн тэтгэмжтэй холбоотой өөрчлөлт байна. Ажилгүйдлийн тэтгэмжийн хэмжээ болон насны ангилалт баггүй өөрчлөлт орсон юм байна. За ажилгүйдлийн тэтгэмж олгох хугацаа нь наснаас хамаарат 52 нас хүртэл бол 5 сараар, 52-оос 57 насны хүмүүст болохоор 8 сараар, за 57-оос дээш бол 11 сараар гэж тооцдог болсон байна. За тэгээ ажилгүйдлийн тэтгэмжийг дээрх заасан хугацааг 3 үед хуваагаад за энэ дэлгэцэнд харуулж байгаа байдлаар олгох юм байна. За энд болохоор эхний баганд болохоор өмнө нь байсан буюу одоо 50 хүртэлх наснд ингээ 2 2 1 гэсэн сараар 65 50 45 гэсэн хувиар олгодог байсан гэж байна. За тэгвэл одоо болохоор 52 хүртэлх насны хүмүүст нийтдээ 5 сарын хугацаанд ажилгүйдлийн тэтгэмжийг өгнө гэсэн тийм. Тэнгүүд эхний 2 сард нь болохоор дундаж цалингийн 80%-аар, дараагийн 2 сард нь 50%-аар, үлдсэн 1 сард нь 40%-аар олгох юм байна. За тэгвэл өмнө нь болохоор 50-аас 55 насныханд эхний 2 сард 65, дараагийн 2 сард 50, дараагийн 4 сард 45%-аар ойлгодог байсан. Энэ өөрчлөгдөд одоо 52-оос 57 насныханд эхний 3 сард нь 80%-аар, дараагийн 3 сард нь 50%-аар, үлдсэн 2 сард нь 40%-аар олгодог болсон байна. За мөн уур чадвар дэвшлүүлэхэд зориулсан тэтгэмж дундаж цалингийн 60% байсан бол одоо 80% болж нэмэгдсэн гэж. Ажилгүйдлийн болон уур чадвар дэвшлүүлэх тэтгэмжийг авахын тулд ажилтан урд нь 6 сар нийгмийн даатгал төлсөн байхыг шаарддаг байсан юм байна. За тэгвэл энэ шинэ хуулийн дагуу болохоор 9 сар нийгмийн даатгал төлсөн байх ёстой болжээ. Энэ ажилгүйдлийн болон уур чадвар дэвшлүүлэхтэй холбоотой тэтгэмжийн тухай хэсэг нь гэхдээ 2026 оны 1-р сарын 1-ээс хэрэгжиж эхэлнэ гэж байна шүү. Түрүүний өөрчлөлтүүд бол 9-р сараас хэрэгжиж эхэлсэн зэ. Зөвхөн энэ тэтгэмжтэй холбоотой болохоор 26 оны 1-р сарын 1-ээс хэрэгжиж эхлэх юм байна. За 9-р сараас хэрэгжиж эхэлсэн бас нэг өөрчлөлт болохоор ажил үүрэгтэй холбоотой өвчлөлөөс үүдсэн ажилгүйдлийн тэтгэмж байгаа. Албан ажлаас үүдэлтэй осол аваар эсвэл мэргэжлийн онцлогоос үүдэлтэй урт хугацааны эрүүл мэндийн асуудлаас болоод ажиллах боломжгүй болсон ажлаа алдсан тохиолдолд олгодог тэтгэмж нь сарын дундаж цалинг дор хаяж 12 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээтэй байх бөгөөд энэ мөнгө нь ажил олгогчийн хариуцлагын даатгалаас төлөгддөг болсон гэж. За энэ заалт бол 9 сараас хэрэгжиж эхэлсэн байна. За та бүхэн тэгээд энэ заалтуудыг бусад нарийн ширийн юмнуудыг нь илүү дэлгэрүүлж уншмаар байвал Чехийн хөдөлмөр нийгмийн хамгааллын яамны сайт буюу MPSV.CZ-ийн сайт руу орж үзээрэй. За одоо тэгвэл 10 дугаар сараас хэрэгжиж эхэлсэн өөрчлөлтийн талаар мэдээгүйгээ. Энэ оны 10 дугаар сарын 1-ээс Чехийн ажил олгогчид гадаадын иргэнийг ажилд авсан тохиолдолд Ууршат праце буюу хөдөлмөрийн албанд мэдэгдэхтэй холбоотой хуулийн заалтанд өөрчлөлт орсон гинэ. Өмнө нь ажил олгогч нь гадаадын ажилтны ажилд орсон өдрөөс хэтрүүлэхгүйгээр хөдөлмөрийн албанд бүртгүүлдэг байсан. Харин энэ шинжлэгдсэн заалтын дагуу ажилтан ажилдаа орохоос өмнө заавал хөдөлмөрийн албанд бүртгүүлсэн байх шаардлагатай болсон байна. За ажил олгогч энэхүү заалтыг биелүүлээгүй тохиолдолд хууль бус ажил эрхлэлт бий болгосон тооцож ажил олгогчийг 3 сая хүртэл коронаар торгохоор хуульд заасан. За хөдөлмөрийн хуульд орж байгаа нэмэлт өөрчлөлттэй холбогдуулаад бас нэг хүргэх мэдээ болохоор
Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 2026 онд яаж өөрчлөгдөх вэ гэсэн мэдээж. Чехэд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг яг манай Монгол улстай адилхан жил бүр инфляц болон эдийн засгийн бусад үзүүлэлтүүдээс хамааруулаад тогтоодог. Тэгээ 2025 оны эхний хагасын байдлаар Европын холбооны орнуудад ер нь хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ ямар байсан бэ гэдгийг Евростатаас гаргасан байлээ. Дэлгэцэн дээр та бүхэнд жагсаалтыг харуулж байна. Хөдөлмөрийн хөлсний хэмжээ хамгийн өндөртэй улс нь болохоор Люксембург, араас нь Ирланд, тэгээ Нидерланд, Герман гэх мэтээр явж байна. За харин Чех болохоор доороос 6-ад орсон байна. Энэ жагсаалтан дээр гэхдээ яг Европын холбооны бүх орнууд багтааг байгаа яа тэгэхээр зарим улс нь бол ингэж хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг улсаас нь тогтоодоггүй юм байлээ. Чехийн хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг урд нь болохоор бүх төрлийн ажлыг ерөнхийдөө 8 бүлэгт хуваагаад бүлэг бүрт нь сарын доод цалин, цагийн доод цалин гэд тогтоодог байсан. Энэ адил нь 2025 оноос эхлээд жоох өөрчлөгдсөн. Яасан бэ гэхээр private буюу одоо хувийн секторт ийм бүлгүүдийг тодорхойлох болсон. Харин public буюу одоо нийтийн албанд болохоор 8 биш 4 бүлгийг тодорхойлдог болсон ба. Тэгэнгүүт ч хувийн байгууллагууд одоо хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ гэсэн лимит байхгүй мүү гэсэн асуудал гарч ирнэ. Тэгвэл энэ нийтийн албаны 4 категори байгаа гэсэн шүү дээ. Тэрний хамгийн доотлын буюу 1-р категорийн хамгийн доод цалингаар ерөнхийдөө хувийн секторын хөдөлмөрийн хөлсний хамгийн доод хэмжээ тогтоогдох юм билээ. За тэгэхээр энэ 4 категорт болохоор хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ ямар байх вэ гэдгийг заасан байна. Энэ болохоор 2026 оны 1-р сарын 1-ээс хэрэгжиж эхэлнэ тийм. Тэгэхээр 1-р бүлэгт нь болохоор сарын хөлс нь доотлол нь 22,400 крон байх юм байна. Цагийнх нь болохоор 134.4 крон. 20-р бүлэгт 26,880, цагийн хөлс нь 161.3 крон. 3-р бүлэгт 31,360 крон сард, 188.2 крон цагт. 4-р бүлэгт сард 35,840 крон, цагт болохоор 215.1 крон гэсэн. Тэгэхээр хамгийн бага цалинтай ажил хийлэл гэхэд эх оноос эхлээд цагийн 134 кроноос дээш цалин авах юм биш үү хүмүүсээ. За тэгээ энэ графикт ер нь бол 2016 оноос хойш ингээд сүүлийн 10 жил Чех улсад хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ яаж өөрчлөгдсөнийг харуулж байна. 10 жилийн өмнө бол 9,900 байсан болвол за эх оноос эхлээд 22,400 болж өөрчлөгдөж байна. За одоо та бүхэндээ Чех улсын ядуурлын түвшингийн талаар мэдээлэл хүргэе. 2024 оны байдлаар Европын холбооны хэмжээнд 93.3 сая хүн ядуурл нийгмээс гадуурхагдах эрсдэлд байсан гэж Евростатын судалгааны үр дүнд гарсан байсан. 2025 оныхын судалгааны үр дүн эх оны 4-р сар хавцаа гарах юм бэлээ. 93.3 сая гэдэг нь Европын холбооны нийт хүн амын 21% юм. Тэгэхээр ер нь Европын холбоонд 5 хүн тутмын 1 нь ядуурл нийгмээс гадуурхагдах эрсдэлд байдгаа гэсэн үг. За ядуурл хамгийн өндөр улсууд нь болохоор Болгар 30.3%, Румын 27.9%, тэгээ Грек 26.9%. За тэгвэл ядуурл хамгийн бага улсууд нь гэсэн чинь Чех 11.3%, тэгээ Словен 14.4%, тэгээд Нидерланд 15.4%. За Европын холбооны гаргасан энэ индекст болохоор ядуурлалд хүрэж байгаа хамгийн гол үзүүлэлт нь ерөөсөө ажил эрхлэлт гэж үздсэн байлээ. Ажил эрхэлдэг хүмүүсийн хувьд 10.9% нь ядуурл нийгмээс гадуурхагдах эрсдэлд орж байгаа бол ажилгүй хүмүүсийн 66.6% нь ядуурлын эрсдэлтэй бүлэгт багтсан байна. Тэнгүүд яг Чехийн өөрийнх нь статистикийн албанаас мэдээг нь хайгаад үзэхээр яг энэ Евростатын боддог аргаас арай өөрөөр боддсон билээ. Уусаа гарчгаасаа хүртэл бага зэргийн ялгаатай. Энэ Евростат яг болохоор ядуурл нийгмээс гадуурхагдах эрсдэл гэдэг нэг юм арай том хүрээнийх байгаад байгаа. Энийг болохоор ядуурлд өртөх эрсдэлтэй материалын болон нийгмийн хувьд ихээхэн хомсдолд орсон эсвэл хөдөлмөр эрхлэлт маш багатай өөрөхөд амьдардаг хүмүүсийн нийлбэр гэж үзэж байгаа юм. 3 юмны нийлбэртэй. За тэгсэн чинь Чехийг бодлохоор зөвхөн ядууралд өртөх эрсдэлтэй буюу одоо орлого дээр нь илүү фокуслсан тийм индексийг гаргах юм лээ. За тэгвэл одоо Чехийн өөрийнх нь тайланд хэдүүлээ харцгаая. 2023 оны байдлаар Чехэд ядуурлын түвшин 9.8% байсан гэж статистикийн албанаас нь мэдэгдэжсэн. 24 оны тайлан дээр юу гэсэн байна вэ гэхээр ядуурлын түвшин буюу орлогын ядуурлын эрсдлийн түвшин нь 9.5%-аар 0.3%-аар буурсан
гарч байна. Харин материаллык гачигдал болон нийгмийн тэгш бус байдалд өртсөн байдлаар нь тодорхойлсон түвшин нь 6.1%-тай гарсан байна. Ядуурлын шугамыг 2024 онд нэг хүний сарын орлого 18,163 крон, 2 том хүнтэй өрхийн сарын орлого 23,690 крон гэж тогтоосон юм байна. Өөрөөр хэлэх юм бол хэрвээ та ганцаараа амьдардаг бол Чехэд сард 18,163 кроноос доош орлоготой байвал та ерөөсөө ядуурлын бүлэгт багтж байна гэсэн. Тэгээ энэ яг ядуурлын шугамыг яаж тогтооод байдгийг гэхээр Чех улсын медиан цалингийн 60%-аар тогтоодог гинэ. За Чехэд ядуурлын түвшин нэг иймэрхүү байна. Ер нь 9.1 хэдэн хувьтай л гардаг юм байна. Манай улсаас ер нь бол 3 дахин бага ядуурлалтай гэсэн. За ингээд подкастынхаа энэ дугаарын хамгийн сүүлийн мэдээгээр Чехэд амьдрахад хамгийн гоё хотууд 2024 гэсэн мэдээг хүргье. Observed.cz гээд өгөгдлөөр үндэссэн цогц шийдлийг хотын захиргаануудад санал болгодог төсөл байдаг. Эднийх бүр 2018 оноос хойш жил бүр Чехийн 200 гаруй хот суурин газар дах амьдралын чанарт үнэлэлт дүгнэлт хийж тайлагнадаг болсон. За 22-23 оны тайланд манаас угаасаа бүх үзэх боломжтой. Чехэд амьдрахад хамгийн гоё хотууд 2022 эсвэл 2023 гэж бичээд хангад гараад ирнэ. За энэ үнэлгийг хийхдээ ерөнхийдөө дараах 3 үндс үзүүлэлтийг авч үздэг гэсэн ба. Нэгдүгээрт нь эрүүл мэнд ба хүрээлэн буй орчин, хоёрт нь материаллык хангамж болон боловсрол, гуравт нь харилцаа холбоо үйлчлэгээний газар гэдэг гэсэн. За энэ 3 төрлийн үзүүлэлт дотроо бас айгүй олон янз болоод задардаг. Та бүхэн яг энэ дэлгэцэнд харуулж байгаа сайт руу ороод ингээд сонирхсан хот болгоныхаа мэдээлэл рүү ороод үзэх юм бол бүх үзүүлэлтээр одоо ямар оноо авсан байна гэдэг нь гараад ирж байгаа. Тэгээ бүр ATM-ийн тоо моо гэдэг бүр нарийн үзүүлэлтүүд байж байгаа. За тэгээ энэ үзүүлэлтүүд нь бас жилээс жилд багасаа өөрчлөлт ордог гэж байгаа. Жишээлх юм бол энэ жилээс шинээр аюулгүй байдлын индекс гэдэг үзүүлэлтийг нэмсэн байгаа. Өмнө нь болохоор авто замын ослын индекс гэж байсан. За энийг илүү дэлгэрэнгүй одоо өргөн хүрээний болгоод аюулгүй байдлын индекс гэдэг шинэ индекс оруулсан байна. За энэ оны тайлан гарахтаа ер нь хэд хэдэн ерөнхий ажиглалтуудыг танилцуулсан байлээ. Жишээ нь 7 жилийн хугацаанд ингээд тууштай үнэлгээ хийснээр илүү сайн анализ хийх боломж гарч ирж байна гэжээ. Жишээлх юм бол өндөр болон бага үнэлгээтэй хотуудын хоорондын зай улам нэмэгдэж байгаа нь ажиглагдсан гинэ. Өөрөөр хэлэх юм бол одоо зарим хот нь улам сайжраад идэг, тэгтэл зарим хот нь муу дээр муу гэдэг шиг улам муудаад байгаа тийм байдал анзаарэгдсэн гэж байна. За Ричани хот болохоор 10 оноогоор дахиад 1-р байранд орсон байна. Энэ хот бол ерөөсөө энэ тайлан гарч эхэлснээс хойш буюу 7 жилийн турш 1-р байраа хадгалж байгаа. Тэгсэн чинь эсэргээрээ зах хязгаар нутгийн хотууд болох одоо Крушны хоорыг, Есенек болон Хойд Бохемийн уулархаг нутгийн хотууд аш доогуур байранд орсон гинэ. За яг та бүхэн энэ юун дээр харуулхад та бүхэн дэлгэцэн дээр харуулж байгаа газрын зургийг харах юм бол энэ ерөөсө тодорхой харагдаж байгаа. Илүү зах руу болоод ирэхээрээ улаан буюу доогуур үнэлгээтэй болоод ирж байгаа. Ногоон гэхээр илүү сайн үнэлгээтэй. Цэнхрэн дундаж гисэн ба. За дээрэс нь томоохон хотууд болох Праг юмг Бурногийн ойр орчмын хотууд, Өмнөд Бохем, Храдец, Пардубиц хавийн хотууд ерөнхийдөө дээгүүр үнэлгээтэй гарсан гэж байна. Энэ ч гэсэн одоо энэ газрын зургаас харагдаж байна тий. За ер нь хотууд доогуур үнэлгээтэй байгаагийн үндсэн шалтгаанууд нь юу вэ гэсэн чинь эрүүл мэндийн үйлчилгээ авахд хүндрэлтэй, боломжийн цалинтай ажлын байр ховор, үйлчилгээний байгууллагууд цөвтэй, за боловсролын байгууллагуудын чанар таарав гэсэн. Ерөнхийдөө эрүүл мэндийн үйлчилгээ эмчийн хомсдол нийтлэг анзаарэгдэж байгаа юм байна. Хэдийгээр улсын хэмжээнд сүүлийн 5 жилд эмчийн тоо 4%-аар нэмэгдсэн ч хүртээмж нь хотуудад тэнцвэргүй байна гинэ. Жишээ нь ихэвчлэн жижиг хотуудаас бүрдэх нийт 59 хотод эмчийн тоо цөөрсөн гэж. Гэтэл эсвэргээрээ том хотод ялангуяа Бурно хаваар эмчийн тоо мэдэгтгүүц нэмэгдсэн гинэ. Эрүүл мэндтэй холбоотой үзүүлэлтийн хувьд насжилт ер нь аажмаар нэмэгдэж байгаа юм байна. Ялангуяа эмэгтэйчүүдийн хувьд 18 оноос хойш 1.4 жилээр дундаж насжилт нь нэмэгдсэн байна. Харин агаарын бохирдол санаа зовоосоо асуудал хэвээрээ байгаа гэж байна. Ялангуяа Морав Силезианы бүс нутгаар агаарын бохирдол ихтэй байдаг байна. За бас нэг сөрөг үзүүлэлт болохоор орон сууцны үн нэлэнхүүдээ нэмэгдсээр л байна гэж байна. Энэ өөрчлөлт нь гол нь цалингийн өсөлтөөсөө илүү хурдан явагдаад байна. Орон сууцны үн хамгийн ихээр өссөн хотууд нь Ричани, Бохожелице болон Кралики гинэ. За бас чанартай дунд сургуулийн тоо 8%-аар буурсан гэж байна. За одоо тэгэхээр хотуудынхаа жагсаалт руу оръё. 1-р 10 оноогоор Ричани орсон байна. За оноон чивээрээ байрын чивээр.
2-дугаарт 8.9 оноогоор Праг орсон байна. Өнгөрсөн жил 2-дугаарт орсон. Гэхдээ оноо нь 9.2 байсан. Оноо жоохон буурчиж. За 3-т нь болохоор 8.8 оноогоор Устопечи орсон байна. Өнгөрсөн жил 8.1 оноотойгоор 4-т бичигдчихсэн бол нэг байраар агсан байна. 4-т болохоор 8.1 оноогоор Брандиснадла бэм Староболеслав оржээ. Өнгөрсөн жил уг нь 8.4 оноотой 3-т бичигдчихсэн. За тэгээд энэ удаад Берон, Тишно зэрэг хотууд нэлээд урагшилсан гинэ. Яагаад вэ гэхээр эдгээр хотуудад олон залуу хүмүүс нүүж чад хүн ам нэмэгдсэн гэж. Бас Тишногийн хувьд болохоор Борно хот руу явхад айгүй амар байдаг болохоор давуу тал болдог гинэ. За тэгээд айгүй том өсрэлт хийж урагшилсан хотууд гэх юм бол Костелец над Орлици хамгийн том ахиц гаргаж 76 байраар урагшилсан гинэ. За үүний араас Ческадржебова 68 байраар, Вимперк 55 байраар урагшилсан байна. Костелицийн хувьд болохоор хүүхдийн цэцэрлэг сайтай гинэ. Бас залуу хүмүүс нүүж очсон нөлөөсөн гэж. Тэгвэл эсэргээрээ айгүй олон байраар ухарсан хотууд нэг гингүүд Водняны 98 байраар ухарсан. Комполец 79 байраар ухарсан. Мөн Карло Ивари 73 байраар, Бистршице над Пернштейном 62 байраар ухарчээ. За одоо харин монголчууд олноор байдаг хотуудын байр яаж өөрчлөгдсөн хэддүгээрт байгааг харъя. Праг түрүүн хэлсэнтэй 8.9 оноогоор 2-т орсон байна. Оноо нь жоохон буурсан өнгөрсөн оноос. Ланско өнгөрсөн онд 15 дугаар байранд байсан бол энэ удаад 8 руу ороод ирсэн байна. Урагшилсан байна. Оноо ч дээшээсэн байна. Тэгээ 10.7 оноогоор. За эсвэргээр Бурно хот 7-д бичигдчихсэн бол энэ удаад 10-т бичигдсэн байна. Оноо нь 1.4-өр буурсан байна. Павличко Брод урд нь 17-д бичигдсэн байл энэ жил 11-т бичигдсэн байна. Оноо нь бас 1.4-өр нэмэгдсэн байна. Храдес Кралове 6 оноотой 20 дугаар байранд бичигдчихсэн нойдно. Энэ жил 5.9 оноотой гэдэг. Оноо нь буурсан хэрнээ байр нь урагшлаад 18-д ороод ирсэн. За тэгээ эхний 20-ыг бол яг ингээ 1 2 3 гэдэг ингээ нарийн гаргацсан байлээ. Тэгээ энэ жилээс эхлээд одоо нөгөө хойгуур ордог, сүүл мушигдаг хотууд ерөөсөн нэг олигтой өөрчлөгдөхгүй болохоор тэднийг бодолцсон уу яасан гэдэг шууд 20-20-оор нь багцлаад гаргачихжээ. Одоо жишээ нь 21-с 40-д энэ хотууд гэдэг. Бид нэр нь хоорондоо байрны ямрыг нь бичээгүй, дээрэс нь дундаж оноог нь бичээгүй. Гэхдээ та хэрэг хүсэх юм бол харж агаад өөрөө дундаж оноогоо гаргаж олно. Би яг энэ мэдээг бэлтжиж байхдаа нөгөө монголчууд олон байдаг хідэн хотынхоо дундаж оноог нь бодсон. За тэгмээд Храдец Краловигийн араас Пилсен 583 оноотой орсон байна. 21-с 40 дугаар байранд багтжээ. Ихлава 5.5 оноотойгоор 41-с 60 гэсэн бүлэгт багтжээ. Ихлава бол оноо нь жоохон буурсан байна. Пилсен ч гэсэн оноо нь жоохон буурсан байна. Оломоц өнгөрсөн жил 5 оноотой байсан бол энэ жил 546 оноотойгоор урагшилсан байна. За байран 41-с 60-та багтжээ. Злин өнгөрсөн жил 4.6 оноотойгоор 83-т бичигдчихсэн бол энэ жил 546 оноогоор 61-с 80 дугаар байранд орж ийн. Нэлээд урагшилсан байна. Пардубице болохоор 5.1 оноотой 51-р бичигдчихсэн нойдно. Энэ жил болохоор оноо нь баг зэрэг өсөд 5.3 болсон байна. За тэгээд бас 61-с 80 дугаар байранд багтж байгаа юм байна. Млада Болеслав уул нь өнгөрсөн жил 5.2 оноотойгоор 41-д бичигдчихсэн бол энэ жил 516 оноотой. Оноо нь бол маш багаар буурсан гэхдээ 81-с 100 дугаар байранд багтжээ. За энэ жагсаалтанда би энэ жил нэмээд 2 хот оруулсан. Подибради, Острова гэд яг гэвэл энэ хотуудад аягүй олон монгол оюутнуудтай байдаг болсон. За Подибради болохоор 81-с 100 дугаар байр гэдэгт багтчихжээ. 506 оноотой. Острова болохоор 4.5 оноотойгоор 121-с 140 дугаар байранд багтжээ. Балашский Мессерици бас яг адилхан 4.5 оноотой. Мессерици болохоор урд нь өнгөрсөн жил 3.7 оноотой байсан бол энэ жил нэлээд агсан байна. За Ческа Липа өнгөрсөн жил 2.2 оноотойгоор 185-д бичигдчихсэн. Энэ жил нэлээд ахаад 3.8 оноо авсан байна. Тэгээд 161-с 180 гэдэг бүлэгт багтжээ. Гүтнэ хоороо өнгөрсөн жил 3.1 оноотойгоор 160-д бичигдчихсэн. За энэ удаад 161-с 180 гэсэн бүлэгт багтж байгаа. Гэхдээ оноо нь 376 болоод бас хөөрхөн өссөн байна. За Мост хот 1.9 оноотойгоор сүүл мушигжсэн өнгөрсөн жил. За энэ удаад бас л сүүлийн группт байгаа 181-с 206 гээд. Гэхдээ оноо нь 196 гээд бас хөөрхөн нэг бүхлээр нэмэгдсэн байна. За тэгээд Чехэд амьдрахад хамгийн гоё хотууд, хамгийн таархан хотуудын мэдээллийг та бүхэн хүсвэл дэлгэрүүлээд Observe.cc сайт руу орж үзээрэй. За подкастын маань энэ удаагийн дугаар энэ хүрээд өндөрлж байна. Манай подкасттай хамт байсан та бүхэн баярлалаа. Ингээд дараагийн бичлэгээр иргэн уулзтлаа. Түр баяртай.